Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсоорой. 13 дугаар хэсэг. Машиндан эргэж суугаад хөдөлсөнгүй хэсэг зогслоо. Ямар ч энд санаж халаасан уудлан гар утсаа гаргаж ирээд дуу хураагуурыг унтраав. Урагш тонгойн жолоогоонч хэсэг нь алж суулаа. Цээжинд нэг юм хүндүрлээд амьсгал дараад болсонгүй. Гараа явуулан хажуугийн судлын урд гайрцгийг нээж тэр дороос нь задалсан тамхи гарган ирэв. Түүнээс нэгийг авч асаав. Машинаас нь буун хаалган гаднаас нь налж зогсоход орой дээр нь төг төмөн одод гялалзаж байв. Залуу тэнгэр лүү харан зогсохдоо эд бүгд өөр өөрийн гэсэн нууцтай л байх та гэж өөртөө шивнэн хэллээ. Магадгүй ийм зүйл тохиолдохоос өмнө шөнийн тэнгэрийн нэм үдсгэлэнт зурглалыг харсан бол тэр орчлон ертөнцийн гайхамшигт дүр зургийг бишрэн харсаар дуусах байсан биз. Харин энэ удаад тэр одод тэнгэр лүү гайхам бишрэх сэтгэлээр удаан харахыг хүссэнгүй. Харин амьсгал бүрээр нь агаарт замхран алга болох тамхины өтгөн утааг хэрхэн сарнихыг харж зогслоо. Энэ утаа яг л түүн шиг. Хэсэг божгинж байсан тал тийш салж сарнан алга болно. Түүний амьдрал эхэлсэн тэр цаг хугацаанаас анагаахын сургуульд сурч төгсөөд сайн эмч болох хүртэл бүх зүйл сайхан байсан. Яг л божигнсан саарал утаа шиг. Харин үүний дараа ажлын талбар дээр гарч хувийн амьдралаа эргэцүүлэн зохицуулах нь тэмч амар зүйл бишээ гэдгийг ухаарсан. Урд нь зөвхөн өөрийгөө л бодож болгож амьдэрсэн тэр амьдрал нь зүгээр л сургалт байсан юм шиг санагдаж эхэлжээ. Өөрөөсөн гадна ахин нэг хүний нөмөр нөөлөг өмг түшиг болохоор өргөсөн тэр тангарганаас бүх зүйл эхэлсэн. Өөр гэр бүлд төрж өөр орчинд өсч хүмүүжиж өөр улсад суралцж төгссөн хоёр хүн нэгэн дээврийн дор гэр бүл гэдэг нэрээр амьдарч эхлэх нь бүх зүйлийн эхлэл байж. Жинхэнэ амьдрал ингэж эхэлсэн. Эхний хэдэн жил өөрийн гэсэн байр сууцтай унах унаатай болох гэж хин нь хичээснээс амьдрах гэдэг ухагдхууныг төр мартсан байж. Харин амьдарч эхлэх болоход эргэн тойрны хүмүүсийн хэрэгтэй хэрэггүй хошуунууд их нэртийг нь дамжилж яваа амьдрал гих савнд нь орссоор байж. Явандан тэр сав дийлдэшгүй хүнд болоход тэд хоорондоо ярилцаад хүмүүсийн хошуу амаар дүүрсэн тэр савыг дийлдэшгүй хүнд болсон тэр газар нь орхиод явсан билээ. Тэр сав бол хамтын амьдралд нь тохиолдсон хамаг үйл явдлан хадгалах сав байж. Гэтэл тэнд үйл явдлаас нь илүү үгэн дурлагсдын хошуу ам ихээр орсноос тэд ийн хайжээ. Энэ бол хүүхэдтэй болохоор тэмцсэн 5 дахь жилийн ой дээр тохиосон явдал. Эцэст нь тэд хэн хэнийгэн урд өмнөхөөсөн илүүтэйгээр ойлгож эхэлсэн гэж боддог болж. Гэтэл тэгсэнгүй. Тэр намайг ойлгоно гэсэн итгэл давмгайлаад ирэхээр хин хинтэн тайлбарлах шаардлагагүй болж зөвхөн найдлага үлдэдгийн тод жишээ нь тэдний одоогийн байдал. Гаднаас нь харахад тэд бол амжилттай яваа залуу гэр бүлийн тод жишээ. Гэхдээ амжилттай гэр бүл гэж чухам юу хэлээд угаад гол утга нь оршин. Зөвхөн хин хэнийх нь ажлын амжилт эсвэл орлогоос шалтгаалж ийн хэлэх болов уу эсвэл зүгээр л харагдах байдлаас юм уу? Үүнийг хинч мэдэхгүй. Гэхдээ эрмөний хувьд тэр сүүлийн 3 жилийн хугацаанд эхнэрээс нь дэндүү хүнд ирж түүний юу бодож байгаа, юу төлөвлөж байгаа, юу мэдэрч байгаа талаар бодож сэтгэлийн жилийнхэн болсон. Хизээ сүлд асууснаа ч мартчихаж. Түүний төлөө ямар нэгэн зүйл хийж өгөх ёстой гэсэн сэтгэлдэн хөдлөгдөн энэ хүртэл яваа гэж тэр өөрийгөө бодож байгаа. Магадгүй буруутай үйлдэлдэн гимшиж байгаа юм шиг. Энэ үйлдэл нь эцэстэн юунд хүрэхийг мэдэхгүй ч тэр эцсийн мөчөд гаргасан шийдвэртэн баяртай байгаа болол та. Яг л энэ бүхний эцэст
сая нэг юм өөрийгөө олсон мэт. Гэртээ буцаж ирэхэд эхнэр нь орон дон хэдийн орчихжээ. Тэр хүсэлжингийн нуруунаас тэврээд өөртөө наан хагалгаатай байсан гэж ходол хэлээд унтахаар хэвтэв. Харин бүсгүй түүнээс тамхи өнөртмөгцэн худал хэлснийг нь мэдчихв. Тэгсэн чи энэ талаараа түүнд хэлсэнгүй, түүнээс асуусангүй. Учир нь тэр тархиан хэдих ажиллуулснаас ядарсан үедэн ийн тамхи татдаг. Ийм үед нь тусуулж чадахгүйгээс асуугаагүй байсан дээр гэж бодсон бүсгүй буруу харсан чихтэн нүдэн аниж унтахыг хичээвч чадсангүй хэсэг хэвдэж угаад бослоо. Ажлынхан өрөөндөн өглөө болтол байсан бүсгүй нөхрийгөө ажилдан явахыг ч мэдсэнгүй. Тэр өнөөхөө бүсгүйдээ хэрхэн хээламан ололцох талаар бодоод олсонгүй. Анхнаасаа сайн бодох ёстой байж дэндүү түргэдлээ гэж өөрийгөө зэмлэж байлаа. Өдийн цайны цагаар өдгөн их бодлоосон өөрийгөө багахан жуулав чөлөөлөхөөр гарсан бүсгүй хүнсэн цуглуулахаар гэрээсэн гарчээ. Тэр дэлгүүрд орсон цагаасаа л шар тос гурил элсэн чихэргээд өөрийн мэдлэггүй сонин зүйлс цуглуулж эхэлжээ. Сонин гэсний учир нь эрмэн бол эрүүл хоолтыг эрхэмлдэг нэгэн бөгөөд түүнийг дагаад хүсэлчин ч өөх тос гурил будаа зэрэг зүйлсийг хэрэглэхэн болоод удаж байгаа. Хүсэлчин өөрийнхөө мэдрэмжийг хязгаарлахыг хүссэнгүй. Дэлгүүрээс гарахад тэр хоёр тор дүүрэн хүнс барьсан байж. Бүсгүйн хөл урд урдныхаас илүү хөнгөрсөн санагдана. Тэргэртэн яаран ирээд авчирсан зүйлсээ гаргаж тавиад эхнээс нь задалж эхэллээ. Тэр бүх биеийн зөвхөн өөрийнхөө мэдрэмж зүн сэвэндэн даатгсан байгаа нь энэ. Төмпөн авч гурил хийлээ. Бас амталлаа. Тос хайлуулав. Хөөсөн гурилан хэлбэрт гарган зүсээд халуун тосонд хайрав. Хүсэлжин урд нь огт хийж үзээгүй, хийх талаар нэг ч удаа бодож байгаагүй гэрийн борцгийг хэдхэн минутын дотор хизээнэл хийдэг байсан юм шиг галилцуулж оргихон тэр. Төмпөн дүүрэн овоолсон их борцгийнхын өмнө өөрийгөө гайхаж зогсох бүсгүй гараан зөөлөн сунгаж хамгийн дээр байгаа нэгийг авч аман дан хийв. Яг мөн гэж өөртөө шивнэн хэлхийг нь хинч сонссонгүй. Энэ борцгийн амт өнөөх айлд очиход амталсан амт мөнөөсөө мөн. Гэхдээ хүсэлжин хизээч ямар нэг жор харах нь байдгүй хийх талаарч бодож байгаагүй шүү дээ. Үндэн урамжсан бүсгүй өдөрчин баяртай байв. Тэр гэрэн өөрийн гараар цэвэрлэхээр шийдсэн тул үйлчлэгч дуудсангүй. Шүүгээс аван тодорхой нягтлж шалгаж хэрэгцээгүй гэж бодсон зүйлсийн том хар ууданд хийн үүдэндээ гаргаж тавьж байлаа. Ийм цэвэрлэж байх зураан тэр хуримныхан бичлэгийг олжээ. Хурим гэж нэг гэрт орж байгаахан хэлсэн цөөн хэдэн найзууд хамаатнуудаа цуслангийн байшинтан урьж цайлсан билээ. Бичлэгийг тоглоулав. Бичлэг дээр хүсэлчин ихэд жаргалтай байх юм. Хоёр чихэнтэн хүртэл инээмсэглэх бүсгүй ширтэн зогсох эрмүүнч хайр шингэсэн харцаар түүнийг ширдэг аж. Бичлэгийг түр зогсоолоо. Тэгээд бодов. Энэ харцыг хизээ сүлд харлаа гэж өөрөөсөн асуув. Самдаггүй. Тэгвэл би хизээ сүлд ингэж жаргалтай инээлээ. Мөн л сандаггүй. Бүсгүй бас ч угаалгын өрөөрөөгөн орон толинд харлаа. Нүдийг тойрсон хөхт уяа, түүнийг тойрсон хялгсан үрчлээнүүд уруулных нь хоёр зах доош шунжсан харагдана. Тойроод нөсөө толб гихч зүйлс нэлээдгүй гарсан харагдана. Тэр намайг ингэж инээдэг болохоор хайрладаг хүч. Харин одоо энийхэ болсон болохоор хайрлахын болчихож гэж бодоход дотор нь харан хуйлж нүдэнд нь нулимс цэйлгэнлээ. Яагаад ийм зүйл болчих уу гэж өөрөөсөн хичнээн асуусан ч
Хариултаа олж чадаагүйд хийж байсан бүхнээ орхиод ундлахын өрөө рүүгэн явав. Хүмүүрт өөрсдийн аюулгүй бүс байдаг. Тэгвэл хүсэлжингийнх ажлын болон унтлагын өрөөн. Тэр хэзээ ч зочны өрөөнд эсвэл галдгооны өрөөнд байхдаа яг одоо мэдэрч байгаа шиг тийм тайван байдаггүй. Дэрэн тэврээд хэсэг ойлов. Нойрт туханснаас ядарсан бүсгүйнүүд анилдаж эхлэхэд тэр хүнжлөрөн өөрийгөө сайтар ороож аваад унтлаа. Толгой нь өвдөж байна. Цаад саран янгинэн өвдөж хөдлөхийн арга галга. Тэгж байтал хүнд зүйлэр гоён дундуур нь цохиод авахыг мэдэрлээ. Хамаг булчны тасрах мэт өвдөхөд хөлийнх нь хуруунууд юу ч мэдэрхэн болж байх шиг санагдав. Арай ихийн нүдэн нэгтэн бүсгүй байшинд байгаагаа мэдрэв. Тэр өндийг хичээвч хөл нь хөдлөхгүй тул өрөөсөн гар дээрэн удаан тэнцэж бас чадсангүй. Учир нь хүйтийн шалан дээр гулдан хэвдэг өрөөсөн гар нь хэдийн мдээгүй болчихж. Тэгж байтал чимээ сонсогдлоо. Маш чанга чимээ. Эмэгтэй хүний хашгирчин загнах чимээ. Тэгснэн уйлах. Эргэн тойрнон ойлгож ядан байтал жижиг модон сандал дээр суусан настай өвтөр эмэгтэй хэрэгтэй дээлийнхэн ханцуугаар нулимсан шудран арчиж байгаа нь харагдана. Тэр гартан галын хайж барьжээ. Ам нь хуурай байхгүй юм. Хашгирчин цагнаж түүнийг элдвэр хилж байх зуран хэдийн мдээгүй болсон хөлийг нь 100 ухаж байсан халуун хайжран хадгах нь заналтай. Тогтож харвала хүүхдэн өргүүлгэж шагаж шаардаад байсан авгаа дөрвээр мөн. Өнөөх саата алчуур нь толгой дээр нь байхыг хараад хадам ээж гэж танив. Хадам ээж. Чичээста хүүхдийн толгойг залгисан бозор юм. Энэ нэг юм хаагур тэнч яваад чамтай бөхсвөрөөр холбогдчихдаг байна. Өдөр цагдаа дээр юу гисэн гин чи? Гомдолгүй гисэн гин үү? Ямар нөөрээр энэ чи тэгж хэлж чадчихна. Чи хүүхдийн алчсан штэ. Чи алчсан байхгүй юу? Чамаас өөр хэн алдгийм? Чи л тэгж дайлжгнаж эргүүлж яваагүй гэр орондоо тогтож өөр хүүхдийн эх хүн шиг харж андсан бол үер байдхан галав юулсан ч вэ тэр нялх амт нь энд ирэхлээд байж байгаа байсан юм. Ганц хайртай хүүхэд мөн байсан юмсан. Даан чи явда гэж хэлэхдээ тэр өөрийгөө хүчлэн уйлж буун илт. Харин түрүүнээс хойш харсан чигтэн дуугүй суусан залуу нөхөр нь байлаа. Хүсэлчин түүнийг хараад танимагцсан хойш ухран зогтохыг оролдоно. Тэгтэл хадам ээж нь галын хайчан дээр далааж ирээд хажуу хавраг дээр нь хүчтэй болгож орхиход бүсгүн цээж хатхуулан өвдөж ярихыг байдгүй амьсгал авах аргагүй болов. Гэсэн ч залуу хөдөлсөнгүй. Харин хадам ээж хүний үнэргүй мөн навш үхээдэг. Үхсний чинь гэлба хяслан гэвэл таарна. Явсан газар бүртийн зовлон тарж байдаг гэж хашгиран сандлаасаа босч хүсэлжингийн дэргэд тэрэн галын хайжаараа нүүр нүдгүй балбаж гарлаа. Бүсгүн биенээс хадуу галын хайжин дөртөөгүй газар өгөө боллоо. Хөл гар хийгээд хүзүү толгой таарсан газар бүрийн зохиж байхад бүсгүн цээжинд цусамтагдж ирв. Өөрийгөө хамгаалахаар эвхрэн байхад толгой нь янгинэн өвдөж эхэллээ. Төдөлгүй хамаг вийн сулран хашгирчих чимээ нүдний буланд гялтганах гэрэлж харан хуйлахад чихнээс нь гарсан цус хацрыг нь даган урссаар нүүрлүүн орж ирэв. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.